Хүндэт үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрхэм үзэгч та бүхэндээ Япон улсын Токио хотоос сар шинийн баярынхаа тусгай дугаарыг бэлтгэн хүргэж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хоморт Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол үндэсний бүхийн сумын начин Японы мэрэгжлийн сум авахын дээд зиндааны Комосуби Кирибаяма л хавгсран буюу Бямбчулууны л хавгсран морилон саатаад байна. За тарган давтай сайхан үлжиж байна уу? Оо сайхан үлжиж байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайхан үлжиж байна. Оо сайхан. За бэлтгэл сургууль сайхан уу? Оо сайхан одоо яг жигдрээл. Одоо би бэлтгэл хийж байна да дараагийн сарда. За саяын бошоод бас амжилттай сайхан барилдаж 10-аас дээш даваа авсанд бас баяр хүргье. За баярлалаа. Сайхан барилдаж 11 давж 4 унж уран барилдааны шагнал авсан. Тэ. Сайхан болж өнгөрлөө. 今日も突き起こしから霧馬山先手、中に入りました霧馬山、寄り切りました。いい相撲でした霧馬山。2勝1敗。低い霧馬山も過去はなかなか起こせないという相撲がありまして、対戦成績6対4霧馬山リード。もろ手からいきますが起きません霧馬山。下から下から前に出ました霧馬山の勝ちです。押し出し見込んだ大関、前まわしを引いてる、止まらない貴景勝、しかし捕まった両前回す、寄り倒し、貴景勝敗れて6勝3敗。これで役力士で2敗の力士がいなくなりました。好成績はすべて平幕。荒れる秋場所、霧馬山勝って6勝3敗、三役以上との対戦を終えて6勝3敗です。手をついて入らず、霧馬山突き放しに変えた。中に入りました霧馬山、もろ差し。琴ノ若苦しくなりました。寄り切り霧馬山の勝ち。勝って7勝5敗。琴ノ若も7勝5敗です。За тэгээд одоо хойшточ бас энэ амжилтаа ахиулаад явах бах, бэлтгэл сургуультаа мэдээж хэрэг чамбаа сайхан хийж байгаа бах. Тэгээд өнөөдрийн хүртэл бас ингэж барилдаад явж байгаа мэрэгжлийн сумад яг ийм амжилттай сайхан барилдаж яваа. Кирибаямагийн маань хувьд бол одоо Монголдон байхдаа ер нь ямар хүүхэд байваа, хүүхэд байх насны амьдрал ер нь хаагур голдон өнгөрсөн бай. Дорнод аймгийн Сэргэлэн суманда яг төрж өссөн үү? Тэгээ би болохоор Дорнод аймгийн Сэргэлэн суманда яг одоо сумынхаа 9 жил төгсөөд тэгээд одоо Монголд аврах сургуультай ирсэж ороод тэгэл өрөнд баг багтаа ер нь тэгэл энэ зуныхаа амралтаар малдаар гарчдаг ер нь морь унаад явчихдаг хөлт байсан шүү дээ. Ямар санд өвөө намайг хэл миний хүүчинтэй морь унаад хонь явахдаг сайн хончин болох юм малчин болох юм гэж ярьдаг гэсэн намайг. Тэгээд өглөө гараад орой ирдэг гэсэн хонд гарахаараа. Тэгэл өдөр сайхан морио сайхан тэгэл унаал тэгэл хоньныхаа цааныг сэрэл дуулаад өвчдөг. Яг л ясны малчин заяа байж дээ. Тийм энэ малчин болох гэж ер нь ярьдаг гэсэн тэгж. Малд нүдтэй. Тийм малд нүдтэй ер нь л тэгэл энэ зуныхаа амралтаар мал руу яваачдаг. Тэгэл нэг гिचэл орхоол бор хөтөл ирдэг шүү дээ. Дорнод аймгийн Сэргэлэн суманд бол одоо Монгол орны зүүн хязгаар нутгийнхан бас олон ястан ухсаатнууд суудаг бараг бүрээд үл зөмчин халах гээд. За Дорнод аймгийн Сэргэлэн сумынхан бол одоо энэ Өвөр Монголын зүүн үзэмчин хошууны хавьяас 1940-50-ад оны үед нүүдэлнээр суурьжсэн хүмүүс гэж ярьдаг баг. Танайхан одоо яг ямар удам ухсааны хүмүүс байна? Тийм одоо манай Сэргэлэн сумч болохоор Дорнод аймгийнхаа нэг 3 сум байна. Үзэмчмүүд яг ингээд суурьжсан. Нэг нь болохоор манай Сэргэлэн сум орж байгаа. Яг одоо үзэмчин. Би бол яг өөрөө үзэмчин ухсаатай. Тий. Манай сайхан дэш хүмүүс бол бүгд л тэгэл байна да. Танайхан ерөнхийдөө
одоо үзмчингүүдийн нутаг орны аж амьдрал зан шилгэвэл одоо бус нутгийнханаас ялгарх гол онцлог нь юу байдгийг танаа удам судрынхан гэж одоо бүгд их ямар улсууд байв. Тэ манай үзмчингүүд чинь их гоё ш л доо. Гоё л дээ тийм. Зүгээр өргөжлүүлээ л явчих. Энийг хасах юм байгаа. Юу гэдүүлээ үзмч гэж. Нөгөө үзмчин чинь болохоор тэгээд хувц хэрэглээ одоо үзмчин бүх гэж байна. Би болохоор өөрөө үзмчин бөхөөс барилдаг байсан. Оо за. Манай өвөө аав болохоор бас барилдаг юм байсан. Үзмчин бөхөр. Тэгэл өвөөгөө хараад энэ тэгэл үзмчин бүх болох. Ер нь бүх болох тэр юм уу эхлэл одоо тэндээс эхэлдэг юм уу. Тэгээ өвөөгөө хардаг. Манай өвөө ч бас сумын зан золтой байсан. Бас тэгээд их мундаг том хүн байсан. Аа. Одоо үзмчин бүх гэхээр дорндынхон бас нутаг оронд тийм орон нутгийн чанартай бүх юм барилдаан хийдэг юм уу тийм? Манай энэ сая одоо сүүлийн үед хараад байхаар ер нь үзмчгийн барилдаан гэж болж байна. Одоо энэ алтан дөрөв над гэж болдгийг. Аа за. 4 жилд нэг удаа. Тэгээ одоо тэр нь одоо удахгүй болох энэ жилийн дараа жилээс. Тэгээ энэ дэр чинь болохоор одоо үзмчингийн соёл түүх одоо бүхэл юм ингээд хүмүүс тараадаг ч юм уу, түүдэг ч юм уу тий. Би болохоор бас өөрөө барилж ирсэн. Тэгтээс нэг яваагмаа жоохон бахтаа барилж ирсэн. Яг ингээд бас үзмчин бүхийнхээ хувцсыг өмсөд ингээд одоо дэвэд явах чинь бас л сүрдмэр юм да. Бас омгшдаг ш одоо бас нэг хаяа тэрийг бас бодохоор. Одоо тэгээд үзмчин бүхийн аваргууд гэж одоо жилийн голд бол өвөр Монгол ундаг том аварга. Тий одоо үзмчин бөхөөр одоо Баяратар аварга. Тий. Манай сум хүмүүс чинь ирдэг гэсэн тий. Бас л том хүмүүс шүү дээ. Би тухайч бас өөрөө жоохон байсан. Бас тэдний би харцал гар марыг харцал бүх ийм л хүмүүс идэх юм багтаа гэж бүх хүмүүс. Ер нь танаас хүмүүс Монгол үндэсний бүхэн барилдаанд амжилттай сайхан барилдаж цол авсан, дээшээ сайхан барилдсан хүмүүс гэвэл ямар улсууд байдаг? Одоо дээр үед одоо Омбын дугаар. Омон гэлэгсэг нэг ахыхаа өмнөөс даншиг надамд ахыгаа төлөө барилдаж нэгэд 17 давч төрөөсөн гэдэг. Нэг түүх байдгийг. Дугаар Омбын дугаар гэдэг. Дугаар авраг гэж одоо домогтой бүх тийм. Домогтой тий одоо манай яг одоо сумын нутгийн баруун тал руу одоо байна да ойрхон. Одоо омгших юм одоо бахарх юм одоо тэр хоёр аврах юм да. Яг одоо дээр үед нэг тийм домог мөр яриа байсан. Дугаар аврагыг ингээд бэйн бутсан бахад одоо хошооноос нь одоо хүн эргэж ирдэг байсан. Тэгээд одоо баруун хошооноос хүмүүс ирж ингээд бие хааг ингээд асуугаад ингээд эргэж ирээд одоо юм зэн бэлгэлдэг ч юм уу одоо тийм байсан юм л дээ. Тэгээд дугаар авраг ууранда зүүн зүгээр хараад зодгүй шудаг 100 удаа гойцсон гэж ярьдаг юм лээ. 100 жилдээ энэ нутгаас бүх төрөхгүй. Саяхан тэр одоо хараалч юм юу их ч юм одоо тэр нь одоо сайхан хэдхэн жилийн өмнө дуусчих. Тэр 100 жил өнгөрч тийм ээ. Тэгж ярьдаг юм билээ. Бас яг 100 бас мэдгүй л байна. Бас нэг тийм дээр үес бас гой тийм ярианад байж тас. Сонсоод бас бахархмаар. Тийм тэрийг л сонсож одоо бас тэр бүх гэдэг юмд илүү их татагдаж байсан болов уу тий. Тий. Нэгнэр л тэгээд өөрөө чинь бас манай өвөнөр сахан барилддаг хүмүүс байлаа. Тэгээд бас манай багш аймгийн за Эрдэнэтэр гээд анх одоо миний яг бүхийн гарааг ингэж тавьж өгсөн. Эрдэнэтэр багшийн одоо найз нар гээд одоо улсын харцаг мөнгөн чоож гээд манаас өмнө ирчээд анх намайг Эрдэнэтэр багш энэ хүүхдийн хараат гэж намайг тэгжсэн. Тэгсэн мөнгөн чоож харцаг харж ирсэн, гар мар харж ирсэн гэдэг хөлбөмбөл харж ирсэн. Энэ яванда бүх болохоор хөхтэй шүү. Тэгээс тухайд бас жоохон байхад бас амар бодож л шүү тухайд. Ер нь ингээд том цолтой бөхөөрэй шинжээд байхаар ч бас урам орж байгаа юм чи бас тухайд. Хэдэн нас авцаа тэгж хэлжсэн байна. Тэр нэг 11-2 мөртэй л байна. Бас бас юм ойлгох наснаар авчирсан. Мондог өгшүүдээ мөнгөн зоож харцах чинь тэр хүндэ гэж хэлж ийм хэрэг. Би одоо мөнгөн зоож харцгаагаас харахаараа бас намайг яг ингэж хэлжсэн бас тухайн юм хэлжсэн юм бас бодогддог шин. Тэгээ гой санагддаг бас. Тэгээд ерөнхийдөө одоо суморн нутагт бүхэн секс дугуулan гэж байв уу танаа зүгт?
Тий одоо манай Эрдэнэтар багш маань. Сая ярьж ирсэн. Тий. Нэг хэсэгч манай Эрдэнэтар багшийн шавнаар одоо Дорнод аймагта бас нэглэл алдтай гараад ирлээ. Ер нь бусад сумдыгууд бол манай сумын одоо ах нар чинь бас аймгийн авраг морготой ямар нэгэн аймагт болж байгаа сумын зоонуудын барилдаан зарилдаанд бол алддаг. Аймагтаа бол өнгөлчдөг. Тэгээ одоо бүхэн өрөөнд нэг хаяа гараад байгаа мөг зөрөгт. Тий. Нэг гоё өмсөд байдаг. Тэр ч одоо манай багшийн одоо шавн. Одоо манай дээдлийн ах нар бас манай ах чинь бас мөг зөрөгт очоос бас барилдаан бас нэг тийм иргэтэй салхитай тий. Ер нь секцэнд явдаг хахад л юм тийм байсан. Бэлтгэл. Би яг ах нараа яг тухайд бол ах нарын хэмжээд бол барилахгүй л тий. Аль хараал байж гин. Одоо энэ аймгийн зан алтан сүхэн төр чинь бол та нараас нэлээд дээр үү? Тий одоо бид нар ч болох нэг багшийн шавнаар одоо. Тий. Надаас бол нэлээд дэшээ. Одоо хамгийн том нь орог алтан сүх байна уу? Тий. Нэг хэсэг дээрээ сайхан барилдаж байгаад одоо барилгахаа голтоор цалтаар гэх юм тий. Одоо морил. Над руу сая бичдэг. Тэгж барил, ингэж барилдаг гэдэг байсан. Бас ах нараа бас хаяа бас өгчнээ бас. Тэгээ бас миний болохгүй байх юм хараад мэдчихэж байгаа юм байна гэж одоо бас тэрэн дээрээс анхаардаг бас ажилтдаг шүү дээ. Улаанбаатар хотод ч одоо бүхэн 2 сургуульд амжицсан юм билээ шүү. Шонхор дээд сургуульд одоо бас явж исэн юм. Тэгээ би одоо анх яг 9 жилээ төгсөөд сумынхаа. Тэгээ шууд аймагаасаа биш. Аймагаасаа шууд хот руу шилжчихсэн. Тэгээ аймагтаа сурах гэж байгаа. Шууд аймагийн орох замдаа шийдэл ерөөсөө шууд хот руу орё гэл. Нэг тэг яг тухайд болохоор яг ер нь бүх болно гэсэн тийм ер нь хүсэл мөрөөдөлтэй. Ерөөг шийдсэн байсан л да. Тийм болохоор шууд орёсоо юу ороод шонхор орё гэл. Хоёрын хооронд аймагт суугаад яах вэ? Яг тийм манай нэг найз байсан л да одоо хангай сөхөд аврахын бүгд. За. Бид нар ч одоо нэг үе одоо их сайн найзууд. Тийм үү. Тий. Тэгээ одоо хөдөөний хүүхдэр хотын хүүхдтэй яаж найзлсан баг хангаа? Тэр нэг Баямөх аврагын ваац дээр бэлтгэл гараад. За. Тэгээ танилцчихсан. Зүс. Ахтал өндөр хөвгт ирчихсэн. Тэгэл анх яг танилцалаа одоо аврагын хөвгт мөгч одоо ийм стейктэй ааштай маштай юм яг бодчихсон чинь эсвэл тийм байхгүй. Гоё. Тэгэл цагаан найзлал. Тэгэл юу орсон да? Шонхор сургууль. Найзынхаа одоо юу дагаал. Тэн дээр нь хэрэг бэлтгэл хийсэн? Тэн дээр бол ер нь авраг шонхор сургуулийн тийм багш нарынхаа удирдлаганд орвол ер нь хийсэн үндсэн сургууль. Энэ авраг сургууль руу орох болсон шалтгаан нь болохоор. Тэгээ би авраг сургууль дээр нэг генси барилдаан дээр адих хөөхтэй анх таарад хаа нэг таардын адих хөөхтэй. Тэгэхээр одоо юу болж байна? Сургууль мөрөөл юу болж байна? Хаана орох юм бэ? Навагч байнга асуувал. Жаа сонирхоод. Тэгээ сонирхол юм. Тэгэл тухайч адих хөөхшин шавнаар бас сайн байсан. Манай бас хүргах бас адих хөөхшин бас одоо пен ч юм уу? Тийм байсан юм шиг. Тэгээд намайг чинь заачиж хийш авраг руу адих хөөхчдөр. Одоо адих хөөхшин шавнаар нь одоо энэ сайн барилж байна. Чамаг юмтай бол ингэж нүдэлцэн байгаа. Гэж хэлэхээр нас юм бодох юм шүү дээ. Нэрэж тийм бол юм бол бас зүгээр хосонгүйнийг бас тэгэж хэлээд жаа юм уу юу аах гэж бас бодох юм тухайд. Тэгээд аврах сургууль руу бичиг баримт тарил очсон да. Тэгэл адих хөөхчдөрөө танилцаа сургуультай танилцаал. Тэгээд 9 сарын 1-ээс яг оюутан болж болол хичээд нь ороод. Тэгэл адих хөөхшийн удирдлаганд орос одоо олон сайхан тэмцээнд явлаа. Бас амжилтаач барилдлаа. Бас таргуун зөвлөлтлээ. Энэ үндэсний бүхэн энэ өсвөр залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээнд ер нь яаж орсон бэ? Тэг би анхны улсын аврахаар Сүхбаатарт болсон. За. Яг тэрэн дээр чинь бас миний анхны бас том тэмцээн байсан байна. Тэгэхээр би тэрэн дээр чинь одоо 21 аймаг 9 дөрөв гэж өгдөг л. Тий. Нэг хүүхэд гэж өгдөг те. Тэндээс би 7 6 дугаар өрөнд орж ирсэн. Ер нь металд атгаал алдсан юм байна тухайд. Тэгээд тухайд бол барилж явах үед бол бас металл руу медалийн баринд байгаа гэж мэдэхгүй байсан. Тэгээд жоохон дүнгээ сонсон чинь яг тухайд ингэ нэг зүг сайн ингээ барилдах үед барилцаал байхаа.
Тэгэл нэг хийнэггүй дунчаад байсан. Яг тухайн хийнэггүй барилдаануудаа сайхан барилдсан бол ер нь медаль руу зүтгэчихсэн юм шиг. Тэгээ хизээ энэ дүнгээс сонссон чинь тэтэд орлоо гэдэг гарч ирэх юм. Нэг жоохон хичээдсэн бол медаль авчих байсан юм шүү дээ. Хооч улсын аваргаас медаль авах юм бол тэгээд ерөөсөө ийм л ийдсэн. Тийм шүү дээ. Улсын аваргаас медаль авах юм бол тэгэл үгдээ тодорхой болчихдаг. Тий. Тэгэхээр нэр хайхрамжгүй маягтай л атсан байх нь шүү дээ. Тэгвэл бас ярьдаг гэсэн маа ахнаар. Улсын аваргын ер нь 5-аас хойш 10 дотор орсон хүмүүс чинь их сайхан дэшээ барилддаг шүү дээ. Гой цол авдаг шүү дээ. Бас нэрэж тийм. Бас тэгээс урам авдсан бас. Тэгэд дахиад нэг улсын аваргад яваад байр ууланд бас урагшилсан юм шиг байна тий. 5 дурсан. Хаана бас улсын аварга чинь хотоо Бөхөөрөнд дурсан. За. Тохойц бас л хинэггүй барилдаанаас бол ганц хоёр барилдаа. Бараг тэр медаль авсан гартаа би ч маар 2-3 барилдааны зүрдээс баг шүү. Тийм үү. Тий, тэр нэг 3 дурсан гар нэг тийм Баяуулгийн нэг залуу байсан. Тэгэд оноогоо харьцуулахад 2-3 оны миний дээдлийн юм болохоор нэг давж 2 давж. Бас л хайхраггүй болцсон аа тухайд. Дэх өгч тэгэл байсан тэгэл юм хилжсэн л байсан тэгэл хилжил байсан баг тэгээ нэг тийм тусгаж аваагүй нэггүй л барилдсан. Нэггүй барилдаанаас болоод ер нь 2 жил улсын аваргад медаль авчих газар тэгэл ер нь. Гэхдээ манай үеийнхний шилдэг гараад нь тасарсан байсан шүү дээ. Одоо намбар төвшин юм шиг. Нэг ямар төвшин юм чинь тийм ээ. Одоо отко гэдэг. Одоо бид нар ч болоод тасарсан л байсан. Дийлэхгүйсэн мод тэднээс. Ямар төвшин ч нэг том цагаан хөвгтлөөр л дээ шүү дээ. Тий, дийлэхгүй. Нэг хатын аваргал нэг давж ирсэн. Тэрнээс шил нэг байгаль болчихсон баг. Магадгүй тэгээд улсын аваргаас медаль авсан бол үндэсний бүх рүү илүү их дурлаад нааши илүүжсэн байх ш магадгүй шүү тий. Ер нь бас тийм бах ер нь. Сүхбаатарт болсон хэрвээ тэрэнд нэг мөнгө хүрэл медаль нэг төрүүлсэн чинь мөлөө төрүүлчих юм бол тэгэл хувьзаа ингээл шал өрөөл явчих. Тэгээд дараагийн улсын аваргад нэрээд дахиад медаль авчих юм бол 2 жил медаль авах гэдэг чинь бас тэгэл нэг ингээл ийм бол явчихсан шүү дээ. Тэр л байхад бас тэгэл нэг өөр ихтгэл ороод тэрүүгээрээ улам дурлаа л чармаагаад эхлэн тийм ээ. Хувьзаа энэ одоо цаанасаа тэгж таарсан юм байна. Танаас сумууд барилдах. Ерөнхийдөө тэгээ бэлтгэл сургууль хийдэг байхдаа энэ Монгол Өхийн өргөнд болдог одоо хүүхдийн барилдаан одоо энэ тэнд болдог ерөнхийдөө өсвөр залуучуудын барилдаанд ер нь хэр орсон бэ? Тэгээ би нэг Бүхий өргөнд нэг 5 үлдчихсэн. За. Тэгээд нэг би Япон явж ирээд шууд маргааш нь л барилж ирсэн. Японоос жуудын бэлтгэлээр ирээд. Тэгээ би энэ одоо энэ улсын начил лавд орж өврөнгөө. Унжсэн. Тэр ч бас нэлээд үзчихсэн унжсэн юм аа. За. Тий. Тэгээ би тухайдаас жоохон Японоор явж ирсэн. Жоохон бэлтгэл таараа байсан тэгээд. Тэгээд тавд үлдсэн хэр чинь бас тухайд өөрийгөө урамшуулаад байгаа юм л да. Нэг юм багаал юм байна. Жоохон бэлтгэл хийх юм бол юмтэй л юм байна шүү дээ. Бас болох юм байна гэдэг. Болох юм байна гэж. Одоо жудогийн бэлтгэлийг ер нь хаана хийсэн бэ? Би одоо жудогийн бэлтгэлийг одоо Эрдэнэ л өгч дээр. Одоо спортын төв ордонд. Тэгээд өдөр 2-оос чинь 4 гээл тийм цагтай л өгдөг гэсэн. Бас бэлтгэл хийсэн гэсэн жудогийн бэлтгэл. Тэгээ бас улсын аваргаар нэг хүрэлттэй. Тэгээ яг өөр тийм нэрэмж тэмцээнүүдээр бол яг төрүүлж исэн. Бас мөнгө медаль авч исэн бас. Энэ баахын спорт тал руугаа л эхлэсэн юм шиг. Тийм байна. Одоо үндэсний Бөхөөр бол одоо амар төвшин интернетээс өрхий барилж иж одоо жудоогоор танаа 96 оныхнаас ч бас Амьгийн Арслан мөнх жаргал гэж одоо сайхан бүх тодорж шít. Та нар ер нь жудоогоор бас таардаг байсан уу? Тийм мөнх жаргалтай чинь би ч маар 5 6 таарад хамгийн анх битэр чинь нэг Якутд болох нэг Азийн хүүхдийнх надад сорил тэмцээн болоод. За. Тэрэн дээр би нэг мөнх жаргалын нэг сууж өргөтөн шийдээ цэвэр давж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш битгүй 5 дараалцсан бохоо. Уусан. Стэйшн талтай байхгүй. Айгу хэцүү. Ийм мөнх жаргал юм хийхээр талтай байхгүй. Тэгэл хилааж үздэг л. Тэгэл цаг дуусгаар л тэгэл би ч өөрөө дууссан байдаг. Тэгээд талтай байхгүй. Одоо энэ сумууд тал таарахгүй гэсэн юм байх уу? Байхгүй шүү дээ. Одоо тийм надад л байдгүй. Яг урд дуртасаа хаалж устдаг болохоор. Тий. Одоо эсрэгээрээ харин нэг
одоо олон төрлийн барилдаантай юм байна л да. Доороос ингэж барилдаг, цупаарж барилдаг. Яг тэд нэр одоо ингээл тэднэртэйгээ ингээл бэлтгэл хийгээд эхлэхээр ингээл би хаа өөрөө ингээд тасаад ирдэг юм л да тэднэртэй. Энэ дэ орчиндөө тасаад. Энэ орчиндөө тасаад юм тэр өмнөхөө барилдаанд дуусаад тэгээ өөрийнхөө бас би хаа ингээд жоохон томроод ирэхээр ингээд юм ер нь бол жоохон ингээл. Яг хөө үндэсний бүхэр тэгээ зодог шуудаг өмссөн. Бас богинохон хугацаанд хоосонгүй бас сумын начин цол авцсан юм байна. Хаан сумын начин болж исэн бэ? Хэдэн настай сумын начин болсон юм? Суманда. За. Сэргэлэн суманда. Одоо яг нэг секцийн ахтайгаа үлдээд. Тэгэл наашаа ирэхийгээ одоо 2013 14 онод юм да. Сумынхаа наадам дээр үзүүр төрөнд үлдээл. Тэгэл сайхан начин болол байж ах чинь тэгэл нэг ах ирдгий аавын ах. За. Би нэг начин болчоод начныхаа болзыг сонгочоод үзүүр төрөнд гарах гэдэг байхгүй. Аа. Тэгээ бас морь ирэх гэдэг. Аа. Тэгээ хийх юм болтохгүй. Нэг чавхгүй байхгүй. Ордоор нь огтноргүйгээд юм л та. Аа. Чавхта цаана гээ хулган чавхта гээ сууж байгаа. Тэгсэн чинь аавын найз аавын ах харцсан удаа. Энэ одоо цол авцсан байж. Баярлалгүй жоох хүүхч ингэж яваад тах гэж хэлсэн. Үзүүр төрөнд гарах гэж яаж байхаа бол би ч бас тэгээд тухайд нэг боддгүй л байсан. Сайхан гарч ил тэгэл ах нар ч бас ахтагаас таарсан тэгээд нэг секцээ. Би чинь начин болохтаас тунд болж байна. Тунаж. Оо за. Одоо тунаж болохдоор бас манай нөгөө өртөлөгч мань болохоор бас нэг секцээ ах. Хим. Одоо өөрхөн бурхан болж байгаа. Тэгээд самбуу гэж байна. Асал одоо манай ах мөхсөрөх тахтай адилхан тийм төгшин барилдаантай. Тэгээд нэг хэсэг бас жоохон бөхөр яг тухайд явж байгаа бол бас л энэ доороос гарч ирэх энэ бүхчүүд энийг байсан шүү. Доронтос. Тэгээд яг бас нэг жоохон болоод бас завсарлсан юм шиг. Тэгээд би яг нэг ирэж орж ирээд сумынхаа наадамд нэг тунаад авах гэсэн. Тун нэгдэг чинь. Тэгвэл бас сумын начин цолоод тухайд бас сайхан л авч ирсэн. Сайхан тухайд барилдаан ямар болох вэ тэгээ хооронд? Барилдаан хийж маргаантай болсон юм аа бас жоох. Тэгэл нэг маргаантай бол би давсан. Тэгэл намайг яхан маргаантай болчлоо гэж ярьж илээсэн. Тэгээ дараа нь битээр нэг овооны наадам таарахгүй юу? За. Бас тунжаа. Тэнгүүд би шахад татчихсан. Шахад татсан сайхан гэж цэвэрхэн ингэ тавьсан. Тэгэхээр нэг тухайд бол начнаа жоохон маргаан тавтлаа мод яриасан. Тэгээд тэнд нэг маргаан тайлбар. Тэнд нэг маргаан тэл эслэгдэж байгаа юм л та. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Герак үе мөчний шингэн тэжээл. Өдөр тутам идэвхтэй бэлтгэл сургалт хийдэг залуучуудыг үе мөчний гэмтлээс хамгаалахад үе мөчний шингэн тэжээл Герак тусална. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Beauty Japan Cosmetic Япон гоо сайхны сүлжээ дэлгүүр. Өөрийгөө бүтээ. Skin Life. Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Сумын начин болсноос хойш тэгтээ ер нь хотод сумын заануудын барилдаанд барилдсан уу? Ер нь тэгсийг л наашилсан уу? Барилдаал хувцас өрөөл гардаг тэгэл замдаа буруу дэшээ яваад гэж. Хавар тийм. Тэгэхээр PC-сээр л яаж. Тэгээ энэ бас манай одоо аавын дүү эмэгтэй дүү байдгийг. Намайг яг гээд бүх спортроос ингэ хөтлсөн л дээ бас. Тэгэл одоо 19 дээд гэсэн манайх ихжээ. Тэгээ цуг амьддаг гэсэн. Тэгэл өглөө бэлтгэлтэй явлаа гэж гараад сайхан цүгэндээ одоо кимоноо бүсээ гээл дуух юм бүх юм хийгээл гаранд хөрөөл. Нэг автосын мөнгө авал. Намайг чи сайхан хэрэглүүлсэн л та. Тэгэл ордондоо очлоо. Ордныхаа заалын шахаачаал. За байлгүй гээл. Ингээд хажууд нэг спорт нэг тааш нэг анкараар нэг пизний газар байдаг гэсэн. Тэг хажууд талтай комменттэй. Тэгэл тэнд чинь тэгэл PC дэлгэждэг. Ер нь жоо барилдахаасаа даахалцах их болцсон юм байна. Тийм ер нь бэлтгэлийн судлаа хийж гараад
PC-чэл тэ харихтаа нэг ус ангуудаа кимоноос агуулсан гэж нөрөхцөл ихсэрчэл зүмэдэж л. Нэг тиймэрхүү л одоо бодоод ахараас тухайд бас өөрийгөө толгой сайтай гэж бодож байгаа шиг. Тэгсэн чи арай л биш байсан. Арай биш байсан. Яг хаа сүүлд бол наашаа хэрэг шалтгаан болж байгаа өөргөө бас тэрийг хэтэрчлээ гэсэн нэг тийм бодол орсон байсан л та. Зөв. Ерөнхийдөө бэлтгэл сургуультаа салгардуулаад байгаагаа ойлгоод ер нь ойлгол тэгэл наашаа шийдсэн. Хэрвээ би тухайд тэгж цаашаа явсан бол тэгэл мэдгүй одоо хаач байгаа. Тийш тэр үргэлжлээд амийн цолтой байна уу байхгүй. Тэр үргэлжлээд байсан бол тэгээд нэг ахтай дэше явахгүй. Нэг момент нь л тэгэл хэсэг зур баахан юмд орж ирэл тэгэл даацсан мод орё гэл. Тэгээ яг наашаа явуулсан одоо зам яаж нэгдсэн. Би ч одоо адих хөгш аврал сургуулийн оюут нь 2 дугаар курсээс яг 8 сарын 20 дээр очиад адих хөгштэй уулзаад. Тэгсэн чинь адих хөгш одоо 1 сарын багшаа дуусгаад нэг дивжиний багш нар гэж хүүг шалгана нэ. Тэнгүүд нь тухайд бас сумамууд их сонирхдаг байсан юм аа. Адих хөгш чинь нэг орохгүй байсан ч болно. Чиний шалгалтанд ороод үзэхгүй юу гэ. Тэнцэхгүйсэн ч яах вэ? Тэнцэхгүйсэн ч яах вэ гэдэг. За тэгээ угсаа тэгээ. Тухайд чинь бодоогүй тэгэл явж л хийсэн. Тэгээ 9 сарын 1 болоод сургууль ороод ингээл явж байгаа л хэд дундажсэн чил. Адих хөгш дуудснаа. Нэг Японууд чинь ирэхэ болчихлоо. Та нарын зардлын та нар өөрсдөө өрөөд ирэх юм. За. Тэнгүүд нь ерөөсөө нэг Японууд ч тэрийггүй дуртай явъя багшаа гэнэ. Тэгэл наашаа ирээд яг энд бас манай нэг найз байдаг байсан. За. Амарна найзтайгаа уулзах ирж байгаа юм. Тэг Япон бас үзэх гэж өмнө нас жуудгаар ирж л байсан л та тэгээд яг бэлтгэлээр ирж байгаа яг тийм 100 ч үзээгүй. За тэгвэл нэг хэд хоног 7 хоног найзтайгаа уужаад ирэх. Энд яг энэ залуучнуудыг 2015 онд нэг туранхай нэг 70 эдэлтэй. Бид нар чинь ирж. Анх эрэхтэй бид нар чинь 5 л иржсэн. Тийм үү. Хин ирсэн. Одоо энэ хин Булганы аймгийн арслан Намнасүр. За. Тэгэд би ирж ирсэн. Тэгээд алтан гэрэл гэж байсан. Тэгээд адих хогш ирж ирсэн юм аа. Тэгээд бид нар чинь энд ирээд бэлтгэл хийхэд тухай байрлаж ирсэн одоо ах нарсын баян байсан. Бид нар чинь яага ирээд мөргөлж чадахгүй л да шинээр орж ирээд. Мөргөлтөөс айгаал ерөөсөө ингэж мөргөлдөл ерөөсөө цугтаж мухцаалаа барьж байгаа. Бариад авчих юм бол ерөөсөө асуудалгүй. Тэнгүүд чинь ерөөсөө тухайд манай багш бид нар Японд мэдхгүй манай багш харчаад тэрс ах нарыг загнаад хэлсэн юм шиг. Энэ хүүхдүүд дунлаа юм сүмөө мэдгүй хүүхдүүд дунлаа. Яам хайрмар гэсэн юм шиг тухайд. Орчуулга хийжсэн юм аахад тэгжилж байгаа. Тэгэл бид нар чинь за эхний шалгалтанд дивжинээр бэлтгэл хийчлээ, тасгалын хийчлээ. Тэгээд за нэг дээр шатавалт авчиж байгаа. Хамгийн гол одоо хоёр дахь нь хамгийн гол юм нь идэх. За хэрэг хийдэг байл. Одоо сумууд орохын тулд бас хийддэг байх шаардлагатай. Хийдэн. Хийж том болно. Тэгээд чинь ерөөсө бид нар чинь Монгол тахтай нэг өдрийн биемэл өдрийн нэг ганц хоол нэг 2 олтой л байсан. Яг тогтсон цаг байхгүй. Мэддэг. Сумууд ч болохоор өглөө өлөн дээрээ бэлтгэл хийгээд бэлтгэл дуусны дараа одоо бүгдээр ингээд одоо ирэмбэрээ усанд ороод. Тэгээ одоо яг хоол идэх цаг нь одоо 11:30 мууч явцаа. Нэг тэг цаг хоол идэл. Тэгэл хоолоо ичээл цэвэрлэгээ ичээл тэгэл бүгд дөрөвт л унтаад өгч. Тэгэл нам явж байгаа. Босоод ирэхэл би заантай. Яг зөвхөн бас сумагийн бас мэдлэг дутуу орж ирээд бас шантрах бай байсан биз. Өглөө эрдэлтийг мэдэхгүй орж ирээд. Унтчихсан чинь нэг гараа ирээл хэвээр амар хөшгөлөд ахаар юу болсон юм бол яасан юм бол гэсэн чинь бэлтгэлийн цаг ингээл ах шиг бай. Ямар цаг харсан там овч болчих шиг гэсэн. Юу салиараад ийгээд. Тохоо бид энэ хэлээгүй маа хэлээгүй ч яг өөрөө ч бас мэдэхгүй юм шиг. Тохоо хүүрээ л юу согчвол.
Тэгээд яг тэр шалгаруултанд одоо ингээд тэнцлээ гэдгийг чи хэн яг яаж мэдэгдэж одоо яг яаж хааш нь индивж мөвжээрөө хуваарлах юмыг одоо хийсэн бай. Яг бид нэр ирчээд 7 хоног ингээд шалгалтанд орчоод яг 7 хоногийн бол ганц өдөр л эсвэл яг бүтэн ингээд яг дэвжээний одоо бэлтгэл хоол идэх мэдэх гээд яг ингээд хийсэн нь болохоор нэг өдөр л байсан. Тэгэл 5 хоног ерөөсөө л сайхан зугуулж аваад за та нар явж дараас нь 7 хоногийн дараа хариу өгнө. За 7 хоног болсон ч л хариу байхгүй дэхэ өгс. Нөгөө газарч нь хариу алгаа малгаа нахав. Тэгэл 10 онсон ч энэ хариу бол худлаа болсон юм шиг байна. Одоо үндэсээ ордоо мордоо маяг юм яриа л. Тэгэл байж байгаа л гинт одоо 1 сарын ихэр юм шиг 10 юм шиг. Атэх өгшөд утас ирээд. Тэгээ цонхсон юм шиг наа. Тэгээ атэх өгш надруу залгаж байгаа. За нөгөө сумуугч хариу ирсэн. Чамаа сонгож байна. Чигээс хариу өг гэд. 30 минут дотор хариу өг. Тэнгүүд нь шууд ээж аав руугаа ярангуудаа шууд тэр доо ээж аав руу ярангуудаа нөгөө сумууд шалгуултанд би тэнцсэн юм шиг байна. Яах вэ гэсэн чинь. Тэнгүүд нь ээж аав хоёр чинь тэгээд за өөрөө мэд. Чи өөрөө шийд. Тэнгүүд бүх юм миний гард ороод ичихгүй шийдэлнэ. Тэгээд тухай ийдсэн бас тэгэл бас бодлооны бэлтгэлийн хийж гараад бас ингээд шоу дат яваад энэ PC тоглол яваад байсан. Тэгээд тухайд 30 минут дотор баахан амьдрал бодогдоод тэгээд адих хөшөд болох би за би явъя гээл. Тэгэхээр шийдчихсэн. Тэгэл наашилсан. Тэгэл наашилсан. Юу 30 минутын дотор ингэсэн л. Тэгээд та таваас нэг л авсан юм уу? Нэг л авсан. Яг манайд нөгөөд бол орохооргүй л байсан л да. Ормооргүй байна гэл. Тийм өөрсдөө ч сонирхож байгаа. Жаахан манай наамнан момнолч болох ерөөсө тацаа болио л гэсэн байдалтай байсан шүү дээ. Буудалтай энэ хажуудлын буудалд идэг гэсэн. Бэлтгэл дуусчаал хоол ичил буудалд ороод дөрөв суужаал юм ярьж байгаа. За ямар вэ? Яаж ирэх юм? Тацаа болио байл л. Тэгээд хойч бас би яас нэг за тэтгэлсэн. Тэгээд энд ирээд одоо энэ багш Левжээ хаана байрлаж ямар бэлтгэл сургууль эхэлж одоо шинэ сонин газартаа яаж анх одоо танилцаж дасч эхлэв. Тэгээд би чинь яг 2015 оны 1 сарын 26-нд яг аль бие усаар сумууд ирж ирсэн. Тэгэл ирээл ерөөсөө энэ заалан дээр бэлтгэл хийгээл одоо 2 давхар тоолд идэл 3 давхар дунтаал. Тэгэл яваал тэгэл би чинь хэл ус мэдхгүй бүхэл юмыг ингээд доороос нь эхлээл. Тэгэл өөрхий бас өглөөр бас би ч бас Монгол тахта өдөр 12 тал унтдаг гэсэн. Өдрийн тал нь унтах тэгээд тал нь юу мэдхгүй юу шийдэх гэсэн. Тэгээд унтдаг гэсэн чи гинт эвгүүд өглөө 5 мөнгө үсээр дахиж чамаас тасаж өгөхгүй юм. Тэгэл тасаж өгөхгүй байгаа. Хоол нэлцүү байгаа. Дээрээс нь нөө бэлтгэлийн бодож исэн шал өрөөж авчихгүй гинт. Бид нарт бол арай жоохон зүйл хамт гэсэн юм шиг. Тэгэл ингэ бол ингээл бүхэл юм ингээд тест дараалалаа. Одоо ах цахаа хүндлэх. Одоо Японы тийм соёл, сумын соёл ч юм одоо тийм дүрм хууль. Аюу чанга миний мэдгүй шал өөр юмд гарч ирээ. Тэрэндээ бас тасах гэж нэг хагасч ил яваад бас жоохон Япон хэл мэдээд ирэхээр бас жоохон наад захаас нь мэддэг болол ирсэн л дээ дүгнээ. Эхлээд л яах ийм олон дүрмээр яадаг гэж боддог гэсэн. Одоо тэгэхээр нэрээ бас дүрм чухал юм гэж бодож байна. Маш нарийн янз янзын олон. Тийм маш нарийн яг одоо сумгийн энэ дүрм бол бас үнэхээр бас нарийн энэ байгаад улдаал энэ сумгийн энэ гоё мундаг явах гэж боддог шүү дээ. Тийм үү. Одоо тэгээд эренгүүт чинь за мэдээж бэлтгэлээ бол мэдээж хийн. Хил усыг яаж сурдаг юм бэ та нарыг? Сургууль сургадаг юм уу? Яадаг юм? Яг би чинь болохоор шууд одоо Японоос Монголоос Япон руу ирсэн. Ямар сургууль дамжаагүй. Баг сүүлийн үн юм билээ. Надаас хойш одоо ингээд тим хүүхд ахаа болоод ямар нэгэн сургууль дамжиж ингээд сумууд авдаг. Хэл сургаж ийж. Тий. Би чинь болохоор тэгээд ирсэн. Хөө хэл бас мэдхгүй байхгүй. Ямарсан дэлгүүрээ одож ихээр гаран дээр ингэчэл гэсэн. Комбини яваад тэр дэлгүүрээ яваад тэр хэлж мэдхгүй. Техникч мэлэгч явуулсан зэнэлж яахгүй мэдгүй утас мос руу игээл. Тэгээд энэ
хэл мэдгүй хөхтөө юм зөндөө болж. Дохойны хэлээр л ярьдаг. Дохойны хэлээр одоо ингэж би юу тийм мэдмээр энэ гиз дүрм мөрөнгө ч ингэдэг л байсан. Аа. Тэгээ бас зөндөө гоё юм бас тохиолдчихсан бас тэгээд хоол моолж идэх чаас хидэх чаас хэцүү шүү дээ бас. Тэгтээ бас чиж одоо дүүгээр өөрөө анх удаа ирж байгаа ч гэсэн Монгол сумоочд гэдэг ч одоо энэ сумогийн дэвжийг үл яг эзэгэн явсан цаг шүү дээ тохиолж чинь тийм ээ. Олон сайхан аврагууд төрч өгсөн. Хэд барилдаж байсан. Тэгэхээр бас энэ ханарын нөөлөг бол хэр байдаг байсан бэ наа сумод орж ирэхэд. Тий, яг намаа орж ирж байгаа чинь юу ч мэдгүй байх чинь башаа дундор эхлэхэд хадаа ах нарыг авраг ах нарыг хараад үчдэг гэсэн. Тэгэл хараад бишрээл байж идэг. Хүү хизээ цагт хизээ нэгэн цагт ингэж сүлийн барилдаг байлт хийх юм бол тоо авраг марх тэдээ ингэж гар зөөрөх юм бол тоо гişлэр нь тухайдаас бодж илээсэн тэгээд тэгээ нэг хааныг тарахаараа би ингэ сумошинээр орсон энэ дэвжэнэгэд орсон хөхтэй наа гэхэд нэг гар бариад нэг үсчих юм уу нэг хамгийн анх ирч удааг байхдаа хармууж аврахтаа таарад за холбоон дотор таарад өчүүлдэг авраг хармууж авраг гар бариад үсчихсэн асал телевизээр харж ирсэн өмсөл нь ингээ гар бариад гэж бас гой санагдчихсэн. Тэглгүй яах вэ тий? Тэгээ би яг өөрөө бас би хармууж аврагын барилдаанд их үзэх дуртай байсан. Анх намаа орж ихэд за энэ аврагуудад хэн дуртай вэ гэхэд би хармууж авраг дуртай гэсэн. Хармууж аврагын барилдаанд нэг зөндөө бичлэгүүднээс зөндөө үздэг байлаа. Энэ баг багтаа энэ тэгэл барилдаанууд нь үзэл аврагын барилдаан ч амар байсан шүү дээ. Ордны гайхам шиг. Энд ирээд бэлтгэл сургууль хийхэд одоо хамгийн эхлээд одоо яг ямар хөө бэлтгэл хийлэгдэх юм бэ? Энэ дэвжин дээрээ гаргаад шууд ингээд барилдуулаад эхэлдэг юм уу? Одоо яг ямар юм зааж энэ сумууд одоо бэлтгэдэг юм бэ хөө? Эхлээд стараалтай байна л да. Эхлээд бие халаа. Одоо сонголт Монгол одоо яг сумууд яг үндсэн 3 тасгал байдаг. Ишко, Сириаш, Типпо. Энэ 3 болохоор яг сумыг үндсэн 3 тасгал нь. Эхлээд одоо ингээд доотлын зэнанаас эхлэе явчих. Бид ч өглөө одоо 7-оос эхлээд 7:30 хүртэл ингээд ишко хийгээл одоо янз бүрийн дасгал хийгээд бие ингээд гоё хөс мөс гоё болоод ирэхээр. Тэгэл доотлын зэндааны хүүхдүүд чинь барилдаад эхэлнэ. Тэнгүүд нөө дараалал ээлж хүлээж байгаа одоо сумаачсан суулгаад тэгэл яг өөрийн гэснээр хийх юм хийгээл тусгай тасгалуудад хийгээл. Тэгэл ишко ч л энэ хамгийн сайн л хийх хэрэгтэй юм гэж. Халаал сонголт. Тий халаал сонголт энэ хамгийн чухал. Ер нь халаал сонголтгүй байрлуул юм тэгэл ялч спорт тэгэл энэ хэцүүлт бэртэлтэй. Би ч бас өөрөө жоо бэртэл бас авч ирсэн тэгээд. Тэгээ тэрийг хийчихэд дараагийнх нь одоо тэгэл адилхан левелийн хүмүүстэй барилдаад эхэлнэ л дээ тохой. Тэгээ барилдад басаад хамгийн хэцүү тасгалнууд эхэлнэ шүү дээ. Барилд дуусны дараа. Одоо хүн төрчгүй алах одоо хийдэм билээ. Тий одоо энэ захаас нь цаад зах руу гаргаад цаад захаасаа буцааж найз зах руу авчираад. Тий. Энэ жоохон нэг цанцан гар нь ирээд хийж өгөх юм бол тэгэл тэр өдөр л дуусаа шүү дээ. Тийм үү. Тий. Гэхдээ нэг юм тэр нь болохоор ингээд бэр болчихдаг л та. Түрэгдэж байгаа бүх нь одоо цаашаа түрэгдэхгүй болоод ирвэл яад юм юм. Ер нь тэгэл тамлуулаад эхэлнэ шүү дээ. Түрж гарах гэж үлээ үзэж тэрэ чинь. Ер нь хамгийн хэцүү тасгал нь юм тэр шүү дээ. Тийм үү. Тэгэл би ч бас зөндөл хийж исэн. Ойлгохтой байлаа. Энэ тэгэл энэ зөндөө байна. Тэг чадахгүй бол одоо чадтал нь төрүүлэх юм. Чадахгүй бол чадталт нь төрүүлнэ шүү дээ. Энэ тэнд өвдөд ингэ шууд голоос нь болохгүй шүү дээ. Би бол тэгэл хэцүү байсан ч гэсэн тэгэл уйсан тэр чигээр л дуусдаг гэсэн. Яаж ч дуусдаг. Дуусны дараа нэг ингэ дээрээс нэг зуны алуунд нэг сайхан хөт тус асах гэдэг тэгэл ингээл. Гоёлоод ирсэн. Сумогийн бэлтгэл ерөнхийдөө их айхтар хүнд бэлтгэл байд юм шиг байна. Тэр Гухаа аврагын орсон Монгол тулгтны 100 эрхэм энтрийг үзэж байхад амар л хүнд хэцүү бэрхшээлийг ер нь давдгийм байна даа л гэж бодогдмоор. Тэгээ сая бас ирээд энэ сумогийн дэвжээдийг өөр ганц нэг ороо бэлтгэл сургууль харж байхад ер нь их чанга юм шиг санагдсан шүү. Тий ганц ингэ бэлтгэлээрээс биш л дээ. Бас ингээд одоо яг дэвжээний одоо дүрм хууль өглөө бэлтгэлээ бүгд нэг цаг те. Тэдэн цаг тэд юм гэсэн. Өглөө бол 7-оос 10 хүртэл бэлтгэл хийж байгаа.
Тэнгүүд барилдаанд эрт дуусан город нь хоол ээгээл. Тэгээ хоолоо идчихэл 3 цаг 4 цаг амраал. Тэгээ бүгд босч ирээд 4 цагаас цэвэрлэгээтэй. Бүгд өөрийнхөө хуваарлагдсан ингээд газар цэвэрлээ. Тэгээд 5-аас болохоор ингээд яг одоо хувийн нэг цаг л байдаг л да. Тэр цагтаа таруулаад одоо жинхэнэ нөө сонях ч юм уу энэ заалтанд орж ирээд тасах сургалт хийгээл. Тэгээ бид нэр орой 6-аас хоолтой. Оройн явал. Тэгэл нэг өдөр өнгөрөндөө. Одоо зарим хүчүүд үл ярьдаг шүү дээ манай үндэсний хөө. Тэр багш хэвээр амар зоддог байсан шүү. Тэгж одоо зодуулсны үеинд л одоо сайхан бөхөлжтэй ч гэдэг юм гिचэн юм ярьдаг. Сумогийн одоо багш энэ бэлтгэл дээр ер нь зодох модох асуудал хэр байх вэ? Яг намаа орохоос өмнө бол жоохон байсан юм шиг байна. Намаа ороход бол яг тийм байгаагүй. Эсрэгээр манай багш ч юм болохоор их одоо ингэ амар ууртай ч юм уу. Ууртай ч юм л да. Ер нь жоох одоо юу юм дэ монголоор чанга. Ингээд ер нь хүнийг ингээд харцаараа өдөрчдөг. Нэг олон үг яриад очгороод авахгүй ч гэсэн тийм. Ер нь тэгэл багшийг ямар байгааг харцаас л байдаг гэсэн. Жохон шөрөн харцтай л өстэй айгаал өстэй газ юм ийгээл өстэй гоё. Ийгээл хөсмөсөө гаргаад барилдаан гоё хийгээд халзаас тэгэл. Тэгээ багшийн царай нэг зөөлөр ихээр за гоё байгаа юм даа гэж. Тэр багш ирээ анхнаас намайг ингээд урсгалаар ингээд явуулсан л бас би өдөд бас ямар цол дээр байгаа бас мэдгүй. Сумо барилдахад одоо ингээд хамгийн эхлээд одоо хоёр бүх ингээд зэрэг босч ирээд барилдаад эхэлдэг нь дачаа гэдэг үү тийм. Дачаа. Тэр ерөнхийдөө хамгийн чухал юм шиг. Тийм, яг тэрэн дээрээ 100% сайхан босчих юм бол ер нь тэгэл ер нь тавх магтал нь өндөр л тоо. Жоох ингээд эргэлзээтэй ингээд нэг жоон 50-60% тусах юм болж эсрэгээрээ жоох ингээд ялагдах магтал нь өндөр л авчихна. Жоох ингээд тэр дачаан дээрээ л хүчтэй ингээд сайхан босчих юм бол ер нь тэгэл жоох урагшаа ингээд босгол гоо сэтгэл санаа хүртэл бүр юм болж байна. Одоо сумаа үзчихэхэд бүхчүүдийг харж яхад янз янзаар босч идэг л да. Зарим нь босоо шууд хажуугаар нь ингээд зайлж тойроод михийгээд явдаг ч юм уу. Зарим нь ингээд шууд алгадаж одоо юу цупаар идэх гэж ярьдаг үлээ тий. Цупаар идэж босдог ч юм уу. Зарим нь одоо ингээд тохоогоороо яг ирүүрүүн ингэж одоо тохиолдож босдог ч юм уу. Гих жишээний ингээд янз янзын барилдаад бүхчүүд ингээд барилдаанаа эхлүүлдэг л дээ. Өөрийн чинь хувьд одоо яг ямар хон онцлогоор барилдааныг эхэлдэг вэ? Багш нар одоо яг өөрт чинь тохирсон ямар хон одоо тийм тачаа заасан. Манай багш нь болохоор өөр их барьцнаас барилгадаг. Их барьтай. Тэгээ би бас барилдааны багшийн барилдааны их үтсэн бас орж ирээд ерөөсөө л нэг миний бие таарах барилдаан ерөөсөө багшлын юм гэж боддог. Тэгээд багшийн барилдааныг үзэл. Тэгээ би чинь нэг амар бол толгоогоор бас орохгүй. За. Өчрөдөггүй бол танк гэж орохгүй. Жаахан бас нэг хажууд ичээ ингээд таллах маягтай. Тэгэхдээ бас ингээд доороос нь ингээд бас орно л доо. Ер нь жоон хажууд ишэл барилдаг. Бас жоон сүлээд л бол яг гой урагшаа ингэ чигээрээ барилдаа. Ер нь бол гол барилдаан бол ер нь барьцанд хурж барилдаа гэсэн тийм бодолтой л барилдаг шин байна. Яг энэ тохион дээр гарчаад ингээд 15 хоног ингээд барилдаанд хараад ерөөсөө бодсон барилдааны багш нар баг хийдэггүй шүү дээ. Яа тийм. За өнөөдөр энэ бол золгож барилдах юм нахил шал өөр юм уу цупаралаад авдаг ч юм уу. За би өсгөрөө энэ өнөөдөр цупарж барилдах юм дахин тэр золгоч гэсэн юм уу. Ер нь яг башаадор бол ер нь тэгэл энэ башаагийн өмнөх бэлтгэл хэрсэн ангагдсан ер нь тэгэл сайн барилдаж шүү дээ. Одоо энэ сараа 11 давхтаа бас тэмцээнийхээ өмнөх бэлтгэлийг бол сайхан хийсэн. Би хаачаас гоё ингээд эмгэгчтэй болоод ирчихсэн. Бэлтгэл юм да. Тэгээ одоо яг энэ тачаа дээр айхтар босч ирж тэр одоо төснаас хийх юм өргөлдөхөд ер нь манарх санарх тохиолдол ер нь хэр гардаг вэ? Тэр айхтар хүчтэй алгадуулах тохиолдуулах энэ. Би өөрөө мөрөгдгөө мөртлөө аим мөргөлдөг байсан л да. Тохиолдол яг орж ирээд удаг байхдаа. Бүстэй энд цахавдсан хавдаад нүд мүд сонирн бол улам болоод хэрэг зуглах шимэл гараад. Тэгээ чинь ороод ирэхээр энэ чинь хөл нүцгэн юм шууд. Тэнгүүд чинь ингээд хөлний уул ингээд арьсан ингээд зулгараад явж чадах болчихсон. Тэрхин шиг адилхан толгой молгоч ингээд би чинь айц мөрлөлтэй байсан ингээд хажууд тишээ. Тэнгүүд нөгөөний толгой чинь хажуугаар орж ингээд үрэл гарч.
Тэгэл ингээд улаан энэ тусмас болол. Тухайд нэг зүрхэнд орчихоор амар хэсэн юм бодох. Дахиад ингэ шүү. Дахиад ёо да яах вэ? Бодлоо болох уу. Тэгээд ерөнхийдөө яг ингээд шатчаа дахиад амжилттай сайн баригдаад эхэлсэн уу юу гэвэл. Тэ яг одоо гээд 1 жил 2 жил болоод ирэхээр арай жоохон бас би хаа томроод бас жоохон би хар бэрмэр нэмэгдээд сэтгэл санааж хүртэл гоё болоод ирэхээр бас. Тэнгүүд чи би томроод ирэхээр чинь бас дагаад бас бүх юм өөрчлөгдөнө. Тэгэл сайхан би томрох хэрэг бэр нэмэгдэл. Тэгэл сайхан ер нь жоохон барилдаа мэддэгч болоод ирсэн. Тэгэл ер нь тэрийгээ улам сайн цаашаа сайжруулахын тулд тэгэл багшийнхаа хэлснээр байнга бэлтгэл сайн, бэлтгэл сургуулаа сайн гээл. Хүчний засаглаа сайн гээл. Тэгэл ер нь 110 20 хүрээд ирэхээр ер нь тэгэл гоё утсан яа. Дээд зиндаанаас одоо энэ доогоорох зиндаануудад ер нь ямар зиндаанд нь яаж барилдсан бэ? Төрүүлсэн зиндаа ер нь хэд вэ? Тэг би анхны зиндаанаа болохоор 6-1 хэрэг гарч ирсэн. Дулаа барилдах. Авш 5-2-оор гарч ирээд. Жонидэ зиндаанд болохоор 6-1 гэдэг. Шууд самдамаа гарцсан. Самдамаа дарангуудаа шууд тэр сардаа төрүүлээд долоод аваад. Тэгээ шууд Маккуштад гараад. Ер нь 3 машаа барилдаа Маккуштад очсон. Бас ховорхон л идэв шиг л. Энд хойд өтөтгтэй байгаа л да бас. Тэгээ би чинь бас тухайд чинь нэг сум гэж мэдхгүй орж ирээд нэг доороос нь ингээд явцсан болохоор надад бол өөрт нь л амар амжилттай юм чи. Яг зарим хүмүүст нь бол яг л байдаг л амжилттай. Ерөнхийдөө зөргөөр явцсан. Тий. Яг тухайд чинь тэгээд юуч мэдхгүй хөхт орж ирээд 3 машаа барилдаа Маккуштад гарлаа. Одоо тэгэл Маккуштад гарч чадахгүй нүндөө шүү дээ. Тэгээ Маккуштад гараад нэг унсан юм доош. 3 даваа 4 оноо. Тэгэл ер нь за Маккуштад ер нь сайн хамгийн гол нь Маккуштад удчих юм бол ер нь цолтойг бол нэг жил худлаа гэж ярьдаг. Тийм үү. Тэгээ би ч бас Маккуштад 2 жил болсон бас бэлтгэл аваад 2 бошоо амраад. Тэгтээ бол нэг сандамед нэг төрүүлсэн Маккуштад 3 удаа төрүүлэхин төлөө барилжсэн. Тийм 3 удаа үзүүлсэн. Нэгтэн төрүүлээд нэгтэн шууд ачаан дээрээс ингэ зайлуулад нэг харсан урд тун байхгүй биэс нэг ингэсэн явчихсан. Тухайд чинь тэгэл ингээд л уурлал мурлал. Тухайд чинь төрүүлэх юм бол бас мөнгө орж ийн шүү дээ. Одоо дэмждэг хүмүүсээс бас төрөл барилдахаас өмнө тэр мөнгө төр бодсон баг. Тэгээ хүч чадах чадлгүй анчаад. Тий, тэнгууд чинь бодож ирсэн нарын болохгүй болохоор чинь тэгээ эсрэгээр нэг хүн чинь ингэ зайлчих харсан. Би миний бичлэг байдаг шүү дээ. Тэгээ доошоо дундчингуудаа гарч ингэж орж. Би ч өөрөөс тийм характер нь биш яахгүй бас жоохон зүйлгүй талтаас. Тухайд үнэхээр шаардлагацсан тий. Шаардлагацсан. Мөнгө төр баахгүй болчихлоо. Хэцүү яас. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Герак үе мөчний шингэн тэжээл. Өдөр тутам идэвхтэй бэлтгэл сургалт хийдэг залуучуудыг үе мөчний гэмтлээс хамгаалахад үе мөчний шингэн тэжээл Герак тусална. Офис ажил хийдэг хүмүүс хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, үүнээс үүдэлтэй үе мөчний цусан хангамж багасж, үений эмгэгээр өвчлөдөг. Та өдөрт ердөө 200 мл хүйтэн усанд нэг уутыг хэрэглэхэд энэ асуудлаас сэргийлж чадна. «65-аас дээш насны 60-аас 70% нь тулгуур эрхтний буюу үе мөчний өвчнөөр өвчлөдөг. Үе мөчний шингэн тэжээл Геракийг хэрэглэснээр та залуу нас идэвхтэй амьдралыг урт хугацаанд хадгалж чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Beauty Japan Cosmetic Япон гоо сайхны сүлжээ дэлгүүр. Өөрийгөө бүтээ. Skin Life. Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics.
Мохштагийнхаа дээдлийг хэд очицсан. Хэрэв 4 тавах юм бол гарах гэдэг цолтой болох гэдэг. Тэгээ би чинь Монгол яваг баг 4 жил болсон. Тэгээ багш ядчих намайг ядчих ч яах. Цолтой өгсөн дараа Монгол яваг. За. Тэнгүүт нь одоо 3 болчиход байна. Сүүлийн байр л та. Давах юм бол дээш явна, давах юм бол доош явна. Унах юм бол ерөөсөд хасах 50%. 50% үзүүлж чадахгүй юм л та. Давчуул цолтой болчих гээд. Давчуул цолтой болчих гээд тий. Шинэ унддаггүй. Нойр үрдэг. Сэтгэл санаа Монгол хөвчөд иддэг. Давчаад иддэг. Маргааш барилтантай байгаад иддэг. Өстө бүр өөрөө шүн ингээл харахад цаг харахад 3 4 болчих шүү. Унтын л талаа мага гэдэг өөртөө нэрэтэл яриа л өөртөө. Нэг үтсэн чинь өглөө бэлтгэлийн цаг болцсон шүү дээ. Хоцорцсон. Тэгэл тухайд чинь тэгэл шүшүүдийн бодвол амар бодвол ерөөсөө хамгийн гол нь Монгол яваг 4 жил болсон. Монгол явах нь гой санагдаад болдог. Сэтгэл санаа бүр Монгол явчаад болдог. Тэгэл барилцсан. Баг. Гатураа нэгээс. Нэг битэн дээрээс дэвжин дээр чинь гарт болцсон байсан. За. Балтал болчихсон. За цаг нь улаагүй мэн даа гэж бодсон. Тухайд бол өөрийгөө. Цаг нь усан бол аль давцсан байгаа гэж бодсон. За тэгээд өөрийгөө бас тайвшруулсан юм аа. Тэгэл энэ одоо энэ Монгошта энэ 10 мар дотор орж ирээд ингээд гарч чадаагүй ингээд болсон юм зөндөө шүү дээ. Би өөрийгөө бас тэднээс нэг юм болж бас бодохын хаяа да. За тийм байчихын тулд тэгэл ингээл бэлтгэл сургалтаа сайн хийсэн л дээ тэгээд. Тэр тухайн өглөөний бэлтгэлийг ястаа хийх үедээ хийгээл хийхгүй үедээ бол жоохон гэл байдаг л. Хийх үедээ хаанч тухайд бол өөрийгөө энэ сайн хийжсэн л бот биш. Тэгээд яаж цолтой бөх болов? Тэгэл яг хөө тэгээ тухай за гарах цагт болоогүй юм даа бодсон. Тэгээ гарах цагта гарах хэлгүй гэж бодвол за хийх юм хийгээл явъя. Тэгэл бэлтгэл сургалтаа сайн хийгээл тэгэл ховын дэглэм одоо сахилгуудаа сайн барайл. Хийх юм хийгээд явъя гэж бодоо. Тэгэл сайхан би бас гоё сэтгэл санаа зэгцээд ирсэн. Тэгэл юмтэй дуудлахгүй хэдэн сарын башаан тэгэл 2 3 машин дараа цолтой болчихсон шүү дээ. Нэг төрүүлсэн юм аа. Тэгэл тэр дараагийн сарда тэгэл гарчихсан шүү дээ. Ер нь тэгээд одоо дээд зиндаанд анх орж ирж содоглох ер нь ямар байсан бэ? Тэр дээд зиндаанд дэвшиж одоо энэ мундаг авраг арслангуудтайгаа барилдах тэр боломж одоо өвд талга нэгдэж байх үе ер нь ямар байв? Тий, би чинь тэгээд одоо Мокштай гараад ингээд жүүриё гээд. Бид нар чинь болохоор Мокштай авч 7 хоног л барилж байгаа. 15 хоног 7 хоног. Ингээд жүүриё болоод ихэр чинь 15 хоног барилтна. 15 өрөөнд. Тэгээд тэр чинь бас тэгэл бас анх удаа гарч ирж байгаа 15 хоног барилтна гэдэг чинь бас тохойд бас хэцүү юм шиг санагдчихсэн. Тэгээд дандаа барилж байгаагүй хүмүүс те. Нөө телевизээр харж байсан хүмүүс тагаа. Тэгээд гар зөрөөлөд зөхөрсөн. Тэгээд давах үедээ даваал, унах үедээ унаал. Телевизээр харлаа ямар хөвчтэй юм гэсэн хүмүүс хаяа давчих штэ. Тэгэхээр чинь тухайд бас нэг урам зориг ороод ер нь чанс байгаа юм байна, боломж байгаа юм байна гэсэн юм өөртөө бас жоохон итгэл өгөөд. Ер нь тэгэл бас жирөө гарах чинь бас жимийн нэг 120 мөр байсан баг. Тэгэл жилийн дараа хэдэн сарын дараа 10 жил мэгдээл. Цолтой их болохоор чинь тэгэл бүх юм өөр болчих юм л та. Доороо туслагтай болчих байна. Цалин тустай болчих байна. Тэгэл бүх юм ингээд цаанаасаа ингээд гоё болоод өсчөөлбөл идж байгаа мөртлөөр л авчих. Тэгээд чинь нэг л амьдрал сайхан болоо. Тэгээ Монгол яваад ирчихэж байгаа. 4 жилийн цолтой өхөлөд ирлээ гэсэн. Тийм болоо. Цолтой өхөлөө гэртээ харих ямар байсан? Гоё шүү дээ. Нэг баатар болсон юм шиг байсан. Тэгэл сайхан манай онгоцны бодлоор найзууд ирээл Мухаммадс хатаа юм ээж бүх тэгэл. Тэгэл сайхан ээж одоо эмээ төмсүүлэл. Тэгэл нутгийн зүр залхад бас гоё л шүү дээ.
Тэгэл тэр доорны талаар чинь зам дээр шин байхгүй ч нас. Нэг хөдөө мал зал дээр очихч бас тэгэл. Дараа яах тусаа хараад нойрд хараг хүмүүсээ харцсан. За дараасаар гоё юм байна л ч үтсэн. Тэгээ дараасаар нь би шинэ жөрөө шинэ цолтой хөлцөөд 9 товлсон шүү дээ. 9 8 баг. 9 6. Тийм үү. Тий. Тэгээд жирээд нэг 4 машин барилцсан. 5 машин барилцсан. 5 машиныхаа нэг нь болохоор жоохон 50% гэж ядаагүй. Тэг 4 нь бол 50% гэдэг. Тэгээ шууд макуч зиндан гараал. Тэгээ зиндан гараад. Тий. Зиндан гарангуудаа бас 11 4 гэдэг. 11 давч 4 үнэжсэн. Хамгийн анхны бошоод байна уу? Тий. Макуч гараад. Тохотоо кантууш шагнал. Бас шагнал авч ирсэн бас. Тэгэл барилдаал тэгэхээр дээдэнд гараад ирсэн бас нэг том гараад таарч телевизээр харж ирсэн. За эднэртэй сэрхцүү юм байна. Тэгэл тухай тэр сард 11 давчаач бас бодсноос эсрэгээ болчих хэрэг өөрөө шок нэрч. Харьцангуй сайн барилчих тийм. Харьцангуй сайн барилчих хэрэг. Энд чи юу болж байна? 11 давч 4 хоногт чинь юу гэсэн үг вэ? Энэ тэгэл өөр төвчөн дээр хамдарсан бэлтгэл хийгээл тэмцээн дуусны дараа хамдарсан бэлтгэл хийж яваад энэ тэнд очиж одоо тэгэл энэ тэнд очиад одоо хүн амт саяны хилдэг нэг түлхэж гүйсээр байгаа л тэгэл. Яг киш жирээд байхад сүүлийн одоо 11 сарын бошол аам давраг манад хөвж ирсэн шүү дээ. За. Яг намайг жирийн дээр хат. Тэ аам давраг. Андавраад тэгэл энэ тэгэл алуус шүү дээ. Лаард шиг. Энэ тэгэл өглөөлн бэлтгэл дээр татуулна. Одоо татуулна гэж яана л та тэрийг бол. Одоо түлхэж явна гэдэг чинь. Нөгөө түлхэж гаргах хэрэггүй. Татуулна гэдэг нь тэр байх шүү дээ андаврах. Андагаа аврагууд үс юм хэлж чадахгүй. Болоо хэлж чадахгүй. Хэлмээр гэдэг чинь хэлнээс гарч чадахгүй. Тэгэл авраг яах вэ? За төрүүлэх үү? Тий. Ингээл өөрөө ороод ирж шүү. Гараараа ингээл. Тэнэс хэлж мэлжээ ихээс үнгээд. Тохин. Тий. Ингээл биш. За өнгөрч хүччихгээл. Нэр үхэл арга үхэлс ихэд ус ирж байгаа. Тэгээ яг тухайд бас анда авраг бас хэлж лээсэн. Багш магш том багш мас хэлж лээсэн. Энэ бүхэн чиний төлөө шүү. Тэгэл миний барилдаан чинь бас гоё хэмжих хэвчтэй болж ирж байгаа. Аврагын чийж идвэл аврагын бас чийж нас хүнд шүү дээ. Тийм үү. Энэ бас л гэсэн. Одоос чийж алдартай шүү дээ. Бас л цанх төмөр гатун юм мод мөрөж байгаа юм шиг төмөр мөрөж байгаа юм шиг. Эсрээ гоё юм чи бас гизүүч гэсэн. Тэрийг тийм хүнийг тэгээд гаргаад байна гэдэг чинь. Авраг хүн надад бас чийж үг шинж бодохоор бас амар байна. Тэгэл анда аврагын ер нь нэлээдэн сар бол тэр чийж өгч надад чийж өгсөн шүү. Тэрний хүчинд бас ингээд тэгээ би бас хоолн муусан. За. Анда авраг өөрөө орж ирээд нэг дэвж олж эхлэнгүүд шууд маргаашаас нь бэлтгэл дээр намайг ерөөсө түлхэлвэл татаал. Тэнгүүд нөгөөдөрөөс нь шууд хоолоор шахах эхэлчихв. Тэгээ би чинь авраг ирээл ерөөсө барилдаан гоё болсон, би ааж гоё болсон. Тэгэл банцгаа ерөөсө ингээл явчихсан. Бас авраг үний бас гэдэг чинь бас шал үүрэл. Тэгээ би чинь аамд аврагтай битэр чинь бэлтгэл хийж цолтой өхөн чинь бас авраг очихгүй ч гэсэн бас бэлтгэл хийж авахгүй энэ дээр. Халуулна л та. Авраг ч өөрөө аим өрөж орж ирдэг. Яаж нэг давхаа гэж боддог. 10 балтад 10 гусуулаад. Тэгэл дараа нь алуулаад дараа нь бүцгээрээ дахиж алуулаад. Тийм маягаар энэ бас нэлээдэн сар явсан. Тэрний хүчин тэгээд бас өдөө зэрэгтэй бас гоё л явчих. Манай энэ том аврагууд ер нь барилдахад одоо хин ямар вэ гэдэг одоо барилдааных нь онцлогийг ярих юм бол тий. Манай харамж аврагтай биш нэг барилж үзээгүүл яг барилдааных хэрэг нэг барилчих юмсан гэж энэ тухайд бас одоо боддог шүү дээ. Нэг гар зөрөөлөд үзгээ явдаг гэсэн. Тэгээд хагухаа аврагтай би нэг тарч ирсэн. Башуу дээр тэмцэн дээр.
Тэгэхгүй нэг битсэн чи доор авчихсан. Гэхдээ бас нэг толгонд нэг том авраг юм байна шүү дээ. Тэгээ маргаашийн барилдаанд гарцсан байдаг байхгүй юу? Тэгээ маргааш сахихаа ороход гарчихсан. Тэгэхээр ерөөсөө барилдаж баг өнөөдрийнхөө барилдааны дуусаагүй байж маргаашийн барилдааны бутаад бүү сэтгэл санаа юунд уналтанд ороод энэ аврахтаа яаж үздэг юм бэ? Тэгэл одоо дэвжин дээр гарч ирсэн аврахтаа ингэ авраг өдөрч чаддаг юм чи. Тэгээ жоохон доош моош хараад ийш тийш хараад. Тэгэл нэг битсэн дээр доороо өгч явчихсан. Тэгэл босч ирэл ёстой тэгэл нэг дуусны дараа ёо дуслаа шүү гэсэн. Анд аврахтай бол нэг таарж байгаагүй. Бэлтгэлэл хийгээл. Гайрд нь аврахтай. Гангард аврахтай чи би одоо юу вэ? Дараалан 8 суулч. Тийм үү. Аврагын бас тэр бертин фиас л. Агуу юм шиг байгаа юм. Тэр нэг ингээд дэвжин дээр мухаараа сууж байгаа нас л сүрдмээр үстэй. Тийм сүрдмээр. Аврагын зөндөө гоё барьцтанд хүрсэн ч гэсэн тэгэл дийлэхгүйсэн. Үнэхээр авраг хөнгөл аврагл юм байна. Тэгээ үндэсний бүх барилдажсэн хүн энэ сумоо дээрээ барилдахад ерөнхийдөө ямар хөө мэхтэй байваа. Одоо яг энэ сумоогийн танарт бас за энэ бол одоо яг сумоо бүх юм их юм шүү гэд хийдэг заадаг одоо мэх гэж ямар байна. Одоо түлхэж гаргах юм да. Бусад барилдаанаас ялгарх юм тий. Яг би чинь болохоор үнсээр барилж ирсэн бас баавсны золгоод бас жоохон соослонгүй юм. Тэгэл яг уу сумод болохоор угаасаа түлхэхэд ингээд шууд гарганы чуудлаа. За нэг мөрөлдсөн болоод нэг барьцанд өрөж барилдгийг Монгол тал руугаа л Монголд нэг зодогчдоос барилдаг шигээр нэг барилдгийг үз. Тэгэл нэг сайн том гараад ахын толгоо шалжаалдаг ингэчээл ийм хөрл барилтаа. Игмэд мөргөөд ингээд игнэнд мөргөөл тэрийг бол гоё хийдэг юм аа. Гоё хийчих уу өөрийг. Яс болоод байна тий. Хөл мих одоо хавраа хутгаан энтергээд манай монгол хүчүүд хаяа сайхан хийж байгаа харагдаж шин. Тэгээ би тэр доотлын зэндэгээр байхдаа их хөл мих хийдэг хайрдаг ч юм уу. Ингээд одоо хусгаа. Тэгс нэг хэдэн дээшээ гарч ирээд хийгээгүй. Эсрэгээр жоохон алдаатай ч юм бол тэгэл шууд дуусчихлаа. Тийх бах тий. Тэгэхээр бас дээшээ гарч ирэл нэг хийгээгүй. Монгол бэгчнийг бар хийсэнгүй дээ. Мордох хийдэг яасан. Мордох ч бас Монгол одоо сумашнс бол бас нэг гой даваад өгч шít. Сайхан нэг ингэ дотор нороо нэгдсэн үж захт нэг нөгөөнд маш их хүмүүс сайхан гадуур нь мордчихвал. Дагуулж бат тий. Япон зэл тэр бол байхгүй байхгүй. Монгол бүхийн нэг гоё сайхан тэр юм да. Тэ нөгөө энэ Монгол бүхэл одоо маш том зай талбайд барилдана. Чин одоо мас харгалцахгүй. За Японы одоо сумоо өгч мөн одоо жин мас харгалцахгүй. Тэгсэн хэрнээ одоо харьцангуй жижиг талбайд барилдана. Тэгэл энэ орн жижиг орон цаг мэдэрч барилдана гэдэг одоо ямар вэ? Гэцээ. Яг хөө тэгэл одоо тим одоо мэдрэмжийг одоо энэ бэлтгэл дээр л суулгах хэрэгтэй. Суулгахаар болж байгаа юм л да. Бэлтгэл дээрээ хийгээл бэлтгэлээ ингээ сайн хийгээд улам ингээ илүү нарийн хийгээд ах юм бол эсрэгээр адилхан дагаад мэдрэмж нь бас ингээ цуглаж идэг. Би бол тэгж л бодчих. Тэгэл нэг үтэл ингээл сайхан мэдрэмж бүх юм ингээ сайхан бүрдсэн. Гоё болчих бид би яач. Хамгийн гол нь бэлтгэлтэй. Бэлтгэлээр дагаж хамаг юм дагаж ирдэг. Дээд зэнданд гарч ирээд одоо ер нь бараг 4 жил болцсон уу? Тий 4 жил болж байна одоо. Тий 4 жил. Яг Маккучид гарч ирээд бол 3 жил. Жирээд бол 1 жил арай хөрөх юм да. Тэгээ энэ хугацаанд ерөнхийдөө ямар амжилт одоо үзүүлвэ? Ерөнхийдөө одоо 50-аас дээш хувийн амжилтаа ер нь хичнээн башаад нь хийж бас хичнээн хийгээгүй тохиолдол байгаа бол. Бас гачгүй шин 50% хийсэн нь бол арай жоохон илүү гэж магадгүй шүү. Тий. Би одоо сүүлийн 6 бошоо 50% дараал. Одоо миний дээр одоо 2 өглөө. Тэгээ одоо нэг нь манай дүү Бимба хойшөрөө. Сааврын дүү. Манай дүү байна. Тэгээ Вакатака гэж байна. Энэ хоёр л одоо 7 бошоо дараалцсан. 50%. Тэний дараас л явж гин одоо.
зэрэгцээд очимоор л шүү дээ. Амжилтаа таслахгүй тийм ээ. Одоо аль хүртэл явах нь бас миний бас өөрийн бэлтгэл сургуульдаас шалтгаалсан тэгээд үзэндээ адилхан. Сүүлийн 6 бошоо дараалан 50% хийхдээ ерөнхийдөө хэд хэдэн даваа авсан бэ? За би магийн гişрийн 4 дээрээс 10 авчих. 10 авч 5 унаад. Тэнгүүдэд дараа сар нь 2 дээр очиж байгаа байхгүй. 2 дээр очиод 10 авчих. Уул нь бол 2 дээрээс 10 авчих бол одоо хүмүүс би гарчгаар байгаа байхгүй. Яг тухайнх нь одоо яг тэр одоо банцгээ гэж яддаг шүү дээ бидний чансаа тодорхойлдог. Тэн дээр жоохон Аз мас жоохон дутцсан юм шиг. Дээдлийн бүгжүүд сайн барилдахаар би бас дагаж сайн барилдаг. Нэг хэсэг тийм байсан. Дээдлийнх муу барилдахаар би бас дагаж муу барилддаг гэдэг. Ерөөс ингээд адилтаа яавал яа ингээд дагахад ингээд яваад гэсэн. Нэг тухай яг тийм үеч бас нэг ганц хоёр тохиолдсон. Яг тэрнээсээ болоод банцгээ ахих юм дээр ахиж чадаагүй. Тэгээд би чинь 12 бошин дараалал 10 даваад тэгээ 9 8 тэгээ 8 11 юм уу? Одоо тэгэхээр чинь хамгийн анх орж ирэхдээ 11 давсан, сая 11 давсан. Тэгэхэд хамгийн дээдлийн даваа бол 11 байгаад байгаа юм тийм ээ. Яг сая бол яг хөө тэгээд нэг жоохон хайгамжгүй барилдаанууд дээр л байлаа. Яг хөө тэднэрээ сайхан барилдсан бас яс имийг аж битгэ бас. Тэ? За тэгэд одоо хоошдож бас олон бошоо барилдана олонч барилдаан хүлээж ин тэгээд мэдээж хэрэг одоо даваагаа ахиулахын төлөө одоо 50%-ийнхаа энэ амжилтыг цааш нь бас олон бошоо дараалан үргэлжлүүлэхийн төлөө төрүүлэхийн төлөө гэдэг одоо зорилго бол зөндөл байгаа л та тийм ээ. Тэ одоо уусаахаа бошоо 3 сар тэглэнэ. Одоо бас хариуцлагатай тэмцээнд эхэлж байна. 3 сар 5 сар. Эднэр дээр айл болох 3 сард айл болох 10-аас дээшээ авъя гэсэн бодолтой. Одоо бэлтгэл сурвалжтай хийж байна. Хэрвээ 10-аас дээшээ авчих юм бол бас дараагийн цолны бас тухай бас ороод ирчихэж байгаа. 3 сард 13-аас дээшээ авчих юм бол ер нь арслан цол өгөх гээд байгаа шүү. Бас тийм сонсогдоод байна тийм ээ. Бас нэг амархан 13-ад авчихгүй бас. Тийм шүү тий. Хэцүү. Одоо ч юм бол ингээ хүмүүсүүбис болтоо барилдаа сая ингээд ерөнхийдөө Секиоки болох нь бол тодорхой. Дараагийн бошоогоос эхлээд яг Секиокис болтоогоор барилдах гэдэг юм тийм ээ. Тэг анх удаа Секиоки золон дээр. Би ч хүмүүсүүбис золон дээр 3 удаа гачгүй шийдэл. Уул нэг гачгүй шийгэл гарч байгаахгүй Секиоки. Гарахгүй байсаар гал удалнах гэж. Дал дээр Секиоки болж байгаа заа тэгэл. Тохоо жоохон одоо банцгийнхаа нэмнээс болоод тэгэл гарахгүй байсаар удалнах гэж. Гарч ихтээс гоё 11 давж гарч ирсэн. Секиоки гэдэг чи одоо манахаар бол гард цол юм уу та тийм. Усын гард арслан цолны доотлох болохоор тэгжлэх баг. 踏み込んで手を伸ばした霧馬山、突き落とし、霧馬山の勝ち越し。三役で初めての勝ち越しを決めました霧馬山。今日は怖がらずに前に攻めていきました。最近こうね突っ張りがよく出てるんでね、今日はそういう意味では良かったですね。突っ張ってって妙義龍も昨日14日目勝ち越しを決めています。11日目高安戦が組まれて右からの下手投げ見事な相撲で高安を下したという印象的な相撲もありました。過去3回の対戦はいずれも霧馬山が勝っています。妙義龍が右からいなしながら中に入りました霧馬山が形を作りました。ここから勝って釣り上げることもありますが霧馬山左から下手投げで振って寄り切り。返り三役の場所9勝6敗で終えました霧馬山。妙義龍は敗れて8勝7敗でこの場所を終えました。霧馬山が猛然と突っ張っていってまわしを狙うのかどうかですが攻めます。
突き切った。霧馬山の勝ち。玉鷲を圧倒しました。霧馬山が勝って4勝目、玉鷲敗れて1勝5敗となりました。なんという気迫。向正面の竹風の押尾川さんに伺おうかと思いますが、押尾川さん、はい、どこかで霧馬山がまわしを取るのかと思ったんですが、 ер нь ингээд хүний газар хүний хошуунд он удаан жил суугаад нутаг уснаас хол антайх дүү аав ээжээсээ хол байгаад ах ямар байдгийг байна, нутаг ус хэр өгүүлэгддэг, хүүхэд байгаа насны амьдрал төрж өссөн газраар ер нь хэр бодогддог байнд байх. Бодогдсон шүү дээ. Одоо тэгэл бид нар чинь бас шууд юм шулуун замаар явахгүй бас ингээд уунаж босоод ингээд ялангуяа тэр жоон хэцүү үед бол тэгэл нутаг усыгаа жоохон санаал, ээж аваа санаал, найз нөхдөд санаал би яах гэж энэ дээр вэ гэж боддог. Үнэхээр заваад хармаар байсан үйл зөндөө байна. Бүр уйлжсэн ч байна. Тэгэл ганцаараа өөр өөртөө ярилж ирсэн ч байна. Тэгээд хамгийн гол нь Монголоос ирэхдээ амар хүний итгэл найдвар авчирсан өөр дээр. Эсрэгээрээ хичээхгүй л болохгүй. Би нэг удаа багш намайг бүр яв гэд пассворд ингээд шидэ өгч ирсэн. За. Тухайд мэдхгүй. Нэрэл утгах байгаа баг. Тэгээд босчвол за буцхандаа баг гоё юм байна да бодоод өгдөг. Тэгсэн хэрнээ очихороо хүмүүсээ царайг яаж харна гэж бодоод өгдөг. Хүний нүр яаж харах вэ? Тэгээд бас зөндөө бас шандрах зөндөө байсан. Тухайд тэгэл яг юуны төлөө ирсэн. Яах гэж яг энд байгаа гэдгээл ботсон даа тэгэл. Тэгэл одоо тэрийгээ сайхан сандрах үе даваад одоо тэгэл сайхан явж байна. Бас хаяа шандарнаа. Тэгээд одоо яг өөрийгөө энд үлдээх тэр аргамжааныхаа гацыг ер нь юугаар торгоож исэн бэ? Юугаар одоо тэр гацаа шааж энд өөрийгөө үлдээч вэ? Тэр одоо өөрөө үлдээх юм миний за хэрэг би гэдэг хүн чинь одоо энэ сумуугаас болоод дундаас нь болоод Монгол чичил яг хэм бэ? Намайг ер нь тэгээд нэг сумуу болоод ирсэн хүн. Тэгээ бас нэг үнцээр барилтыхаар бас нэг жаг өөртөө итгэл төрөхгүй. Тэгээд яг ээж аав юм да. Ээж аав энэ өгнүүд. Юу гэж хэлдэг вэ? Тэгэл жоохон шандрах байдаг л ээжтэйгээ ярьдаг. За минийхөө чадна штэ чадлаггүй яах вэ? Надад анх би ирж хат ээж аавтай ирчихсэн байхгүй. Тэгээ ээж аав нь цуг ирчээд шавх болсон ч нэг нөлөөс гараад болтог. Ойлаад урд ингээ хүмүүс зөндөө байгаад гэсэн. Ингэж ойлж мэлцээд ерөөсө тэгэл багш намайг ингээд буудлын гадаас гаргаад өгчихгүй юу. Тэнгүүд нь өрөөнөөс буудлын өрөөнөөс гараад цахилгаан шатны цог хүртэл суугаал нөлөөс гарч эхэлсэн. Цаанаас заавалж болохгүй шүү. Тэгэл манай ах за заах нь чамайг ирэхэд хүрээдэг чи сууч. Жоохон ч гэсэн хэдэн минут ч гэсэн ээж авдаа байж. За тийм яах гэлээс. Тэгсэн яасан баг нэг хэлэхгүй явцсан. Лингэж нэг бөө юм болохгүй. Хайж маягаад ч яач юу ч юу. Тэгээ нэг ээжэд нэг тэгж ирж ирсэн. Тэгэл юм бол тэгэл ээж аав үг гэдэг чинь цаанаасаа тэгэл ер нь ингээд хэцүү үед уран зориг өгч идэг. Тэгэл тийм л байсан. Өргөд босгож идэг тийм ээ. Аав тал ээж тал руу ирэхэд гэсэн. Тэгэл ээж үг тэгэл. Ер нь дивжин дээр нулимс унагсан тохиол хэрэг байдаг вэ? Одоо унаад гомдсондоо уйлдаг ч юм уу? Даваад баярлсандаа уйлдаг ч юм уу? Даваад баярлсандаа бол уйлж байгаагүй. Яг унаад хүн дэлэх гээд уйлж исэн үйл байдаг. Тэгэл ингээл бас уйлал. Тэгээ бид нар чинь бид нар ч яах вэ? Би бол нэг подод ахэр нэг жилд ганц уйлчих зүгээр юм шиг боддог. Би ч нэг амар юм 4 жилийн дараа цолтойг болцсон. Тэгээ бараг гарахгүй мэддэхгүй бэртэл ихтэй байсан. Тэгээ Монгол явмаар байт. Гэртээ очимаар байт. Хайныг арзмаар байт. Ах нар хүртэл хийж байгаа байхгүй. Бид нэр цолтойг болохоос өмнө нэг Монгол яваад ирээд тэр дараа санд гарч ирсэн зөндөө байдаг. Тэгээ багш хэлсэн багш үгүй гэдэг. Тэгээд нэг багш бэлтгэл дуусан дээр багш нэг энэ тэр чинь намайг бас жоохон багш чинь жоохон үхтэй хорогтой байхгүй. Тэгэл за чи одоо ингэ дараг цалтайг болохгүй
харих юм шиг байна маа гэл тийм ярихгүй. Тэнгүүд шууд ойлцсон. Ганцаараа бэлтгэлийн заалтанд ороод ганцаараа ингээ уйлаад сайн байсан бохоо тухайд. Тэгэл нулимс дууссан яасан. Тэгсэн чинь ерөөсө сэтгэл санаа нэгдэл. Гоё болол хамх юм гоё болол. Тэгэл дараа жил нь тэгэл гарчихсан. Яагаад ч юм гээд сайхан бүлгээс ярилцсан тийм. Гоё болол. Би одоо доотлын дүүнд хэлдэг шүү дээ. 100 болон сайхан үйлчихгүй юм уу? Яавал гэж. Сайхан 70 хэрэг ороод сайхан үйл сэтгэл санаагаа нэгээд. Жоо ичмэр зүйлдэ анх л ичлээс. Тэгэл одоо бол энэ тэгэл дүүнэрт хэлдэг юм хаа нэг бол нэг нулимс хараад нэгч ихтэй. Одоо нэг дүүнэрт бол нэг жаахан бас өөрийгөө алдсан тал дээр бол жоохон тусчаал хөвчдөг хэлээл ингэдэг ингээл. Бас нэг хилээд хүнтэй байна гэсэн ах тийм ээ. Би бас өөрөө бас баясан. Ах нар ч намайг орж ирэхэд бас мэдлээ ах нараас сайн хүлээж авсан. Иш хоолнд дагуулж явдаг ч юм уу. Ингээд нэгдэг гэж зааж өгдөг байсан. Яваас эсрэгээрээ тэгээд л өөрөө дүүнэртээ бас заагаал аль болох дуудаал тоолгоод тоолвол гадар хоол идэхтэй хийж мэдчих яваалт гэлээ. Гэлтэл тэгээд яах вэ тэгэл ойлгоо байна бэлтгэл. Ерөнхийдөө энэ сумаа бүхийг сонгож ирсэндээ одоо хэр сэтгэл дүүрэн байна вэ? Би үндэсний бүхөө барилдсан бол тэр хавцаа очих байсан болов гэсэн таамаг одоо хэр орж ирдэг вэ? Тий, би бас үндэснийхөө барилдсан бол заа нэг усын цал авчихвал гэж боддог шнэ өөрөө. Бас залуудаа жоох багтаас хоосонгүй байсан. Ер нь бэлтгэл сургалтаа дэхөө хөөхсээр яг ингээ гангнаа яг сайн хийгээд ингээд болсон бол ер нь усын цал төгсөн байх гэж боддог. Тэгээ бас Япон дээрээ бас сайхан амьдарч байна бас энэ спортын энэ улсын спортоор бас сайхан бас олон түмнийхээ хайр өндөг хүлээгээд бас гоё явж шээ. Амжилтанд дагаад амьдрал сайхан байгаа бах тийм амжилт гаргаад ирэхээр бас амьдрал бас гоё болоод эхэлж байна. Одоо ингээд гадуур явах хүмүүс Кирибаяма сан гэл Кирибаяма зэки гэл одоо цолдог болгоно Кирибаяма зэки гэл. Энд энэ хурц ингээл хүн амтны гар үсгээ аваад дөрөв дараалал хийчихсэн бас. Тэгэхээр яг тухайд бол бас болцсон юм байна л. Зөв замаа сонгож л бас өшөө илүү бас цаашаа байгаа. Би тэгэхээр л анх сумад орж иж захад бол яах гэж энэ замыг сонгоо гэж уйлжсэн бол одоо би ямар азар энэ замыг сонгоо гэж бодсон. Тэгж л явж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Гирак үе мөчний шингэн тэжээл. Офис ажил хийдэг хүмүүс хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, үүнээс үүдэлтэй үе мөчний цусан хангамж багасж, үений эмгэгээр өвчлөдөг. Та өдөрт ердөө 200 мл хүйтэн усанд нэг уутыг хэрэглэхэд энэ асуудлаас сэргийлж чадна. Жарантаас дээш насны 60-70% нь тулгуур эрхтний буюу үе мөчний өвчнөөр өвчлөдөг. Үе мөчний шингэн тэжээл Геракийг хэрэглэснээр та залуу нас идэвхтэй амьдралыг урт хугацаанд хадгалж чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч BT Japan Cosmetic Японгоо сайхны сүлжээ дэлгүүр. Японы номер 1 батганы эсрэг бүтээгдэхүүн Skin Life. Бидний ярилцлага ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгээд одоо бид хоёрын ярилцлага Монголын ард түмний хамгийн сайхан баяр, сар шинийн баяраа гарах учраас бас ингээд гэртээ хол суугаа аав ээжтэй, хайртай дотны хүмүүстэй, нийт Монголынхаа ард түмэнд сайхан сар шинийн мэдлэгээ дэвшүүлж, сайхан сэтгэлийн үг хэлвэл одоо тийм ээ. За бас юуны өмнөөс энд Японд ирж сайхан нэвтрүүлэг хийж байгаадаас та бүхэнд баярлалаа. За тэгээд Монголынхаа нийт ард түмэнд ирж байгаа туйл ажилтай бүгд ямар нэг өвчин зовлонгоос холоор байхыг өрөөе. Тэгээ бас аав ээжтэй бас золгоогүй бас олон жил болж байна. Хэдийн нэг өдөр очиж аав ээжтэй золгохоо гэж бодож явж байна. Ер нь хүүхэд байхад сар шинийн баяр ямар хөө байдаг байсан бэ? Ер нь Монголынхаа цагаан сарыг хэр өгүүлж байна? Ер нь гадаад байхын нэг зовлон нь энэ Монголын том гоё баярууд шүү дээ. Аа. Ингээл бид нэр энд ингээл нэг гоё хэвэн байгаад байдаг. Монголд ингээл бүр хаамадан садуунаа сөнхөд бүхэл хүмүүс нэгдэл ингээл яваад байдаг.
хамгийн гоё нь бол цагаан сар. Би ингээд байж хат ингээд манайх яж хат аав хамгийн том ээж бас хамгийн том хоёр том. Тэгэл аавын ээжийн дүүнэр бүгд ирэл ингээд хамуу халуун гэр бүлээрээ байх гэсэн. Тэг тухайд тэгэл видео кол хэлж байгаа. Тэгээс цагаан сараа бас баг байхдаа сумынхаа баруун жигээрээс зүүн жигээр хүртэл нэг тор өрөөл явчихдаг гэсэн. Айл гэсэн. Ингээд хацартаа нусаа наац зүгтэл явчихдаг гэсэн. Тэдэн дээр өгч нэг л яадаг. Тэднийх рүү заавал орох хэрэгтэй. Бэлэг өгөхгүй тэгэл орохоор бэлэг өгөхгүй андуураад гарц үвэн тэгэл утлаа зогсоор гал авчдаг шин. Тийм л Монголын баяр дунд бас цагаан сар хамгийн гоё юу. Алс хол газар одоо энэ хүү Япон улсад ирж тав хүнтэйгээ уулзаж энэ сайхан нэвтрүүлгийг бэлтгэхэд бас олон газрын тус дэм одоо нэлээд шингээстэй байгаа. Тэгээд одоо ивент итгэгчийнхаа бэлгийг гардуулъя. Тэгээд одоо энэ Монфа гэдэг энэ одоо байгууллагаас Грак гэдэг энэ одоо үеийн хүчний шингэн нөхдөг одоо ийм бүтээгдэхүүнийг за мөн одоо бусад бүтээгдэхүүний хамт ингээд өгүүлсэн байгаа шүү. Тэгээд тамирчуунд бас нэг хэрэгцээ зүйл юм шиг санагдсан. За дараагийн бас одоо үеийг бол энэ Beauty Japan Cosmetics гэдэг одоо энэ компани хамт олон бол одоо ийм сайхан гоо сайхны бүтээгдэхүүний дээж бас өгүүлсэн байна. За ингээд бас 100 гаруй жилийн түүхтэй гэсэн баха энэ үнэтэй сав ингээд бас алдартай савн хэрэгүүтэй бүтээгдэхүүнүүд байгаа гэсэн шүү. Энэ миний хэрэгэлдэг савн байна шүү дээ. За ингээд бидний ярилцлага үгээр өндөрлөж байна. Одоо бас сумо гэж агуу түүхтэй энэ сайхан спортод орж ирж Чингисийн Монголын одоо үрсад ямар сайхан хүчрхэг дайчин байдгийм бэ гэдгийг харуулж яваа олон монгол баярчүүдийн нэг болсон одоо танд спортын их өндөр амжилт хүсье. Тэгээд одоо сумогийн бас олон сайхан рекордын эзэн болоороо дээд оргилд нь гараараа тэгээд одоо их авраг болохыг л хүсэн ярой дөө. За баярлалаа. Бас амны бэлэг болгоч юм билээ. Баярлалаа. За ингээд ирхэн үзэгчтэй Япон улсын Токио хотоос бэлтгэн хүргэж байгаа сар шинийн тусгай дугаар маань үүгээр өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан ирхэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд гүн дүгээрээ нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяр та үзэгчтэй.